оны сүүлийн онцлог үйл явдлаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр юм. Ингээд одоо та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний G1-р хэсэг буюу 100 мянган орон сууцны бичил хороолол төсөл барилгын шаваа тавьснаар тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. 2016 он гэхэд 100 мянган айлын орон сууц барих ажил дуусна гэсэн төлөвлөгөөг зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас танилцуулаад байгаа. Энэ жил гэхэд 16 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлж байна. Уг ажлын санхүүжилт хөгжлийн банкар дамжин санхүүжигдэх юм. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах нийт орон сууцны 85% нь нийслэл, үлдсэн нь хөдөө орон нутагт баригдахаар төлөвлөсөн. Орон сууц бариад эхлэхээр байрны үнийн асуудал гарч ирнэ. Үүнээс үүдэн бид дотооддоо барилгын гол материалуудыг үйлдвэрлэх асуудал гарч ирж байгаа юм. Ингээд дотооддоо цемент, арматур гэх мэт гол материалуудаа хийдэг болчихвол орон сууцны метр квадратын үнийг тогтмол болгох боломж гарч ирнэ. Үүний дараагаар нэг асуудал нь зээлээр орон сууц авч байгаа айл өрхүүдийн жилийн хүү 6% байна гэснийг хэрэгжүүлэх ажил үлдээд байгаа юм.